Галуудтай танилцсан нь. Анх намайг харахад хорвоо үлгэрийн орон шиг байжээ. Хүүхдийн нүдээр би түүнийг харжтэй. Одоо надад хорвоо гэгч гэр шиг минь үзэгдэнэ. Хожмын нэг өдөр хорвоо надад 5 хуруу шиг минь бодогдох болов чинь. Хорвоо нууц, хорвоо сүртэй, би гинхэн. Гэвч би хорвоог таних ёстой. Хорвоо бол намайг таних хэрэгцээгүй. Хорвоог таних гэмээн төрсний хэрэг бүтэх учиртай юмсан жээ. Хүүхэд би аав ээжийн заяасан би сэтгэлийн эрдмийг нээгдүүлэхээр хорвоогийн учрыг танин мэдэх аян замд гарчтэй. Хэмээн Лодонгийн төдөв зохиолчийн хорвоотой танилцсан түүх ном эхэлдэг. Яг л үүн шиг алтан гэрэл маань 3 хүүгээ дагуулan галууд сумынхаа үзэгсэлд байгаль түүхэн дурсгалд газар болоод ахмад буурал айл хотлороо орж хаан амьдарч ямар түүхтэй газар оронд аж төрн суугаагаа мэдэх хэмээн галуудтай танилцуулахаар хөдөлсөн нь инэ. Эхний буусан айл нь хоримт нуур хаваар нутгалдаг даан сүрэг байх. Харин тэглээ шүү. Сайн байна. Сайн байна уу? Сайхан амарч байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За та сайхан амарч байна. Оо сайхан амарч байна. Оо Бидэд хөгтөл төслийг хэрэгжүүлж байгаа. Гэр бүл байгаа. Тэгээ галуутад ирж одоо суух шат 3 сарын гар болж. Тэгээд ирсээр нутгийнхаа үзэсгэлэнт түүхтэй газруудаар ерөөсөө явж амжаагүй. Тэгээд танилцаад таны алдар даас өнгөт. Намайг алтан гэрэл гэдэг. Гамбалдын алтан гэрэл. Манай өвөө Ажаа гэдэг. Сайн. Шамаас. Та энд хүүхэд настаас оршилмор төлж байна. Анис багасаа байсан та 10 хэд. Уурлаа. Сүүд орч. Бидэд энэ хоримт нуурын түүх домог ярианаас харин танаас асууя гэж бодоод. Дээр үлдний ширэгчээд энд бөөрөгт нэг жоохон нуур бас энэ хоёрыг л холбоо гэж яддаг юм биш. Гэл усууж яддаг гэхчүүл. Халбаад нөгөө үхэртэйгээ яваад нөгөө талаараа гараад Тийм тэр бөөрөгт нэг жоохон нуур байгаа. Тэр энэ хоёрын чи холбоо юм гэлээ. Тэр юунд хоёр холбоотой дагах өгсөн энэ нэг дундуурлаад хэрэгжсэн мат энэ нуураас. Тэгээ энэгээр хоёр нэг хэлхийтэй яснах жижигсэн юм гэлээ. Тэр усууж ингэж юм бэл. Эний чи намайг энэ дасаг бөөрөх дасаг дээр багт л баахан бурхан ачаа яваад байдаг байсан. Дээр үдөө. Энэ дээр үд энэ ийшээ явж байгаа өхөр нь явахгүй нүд хийжсэн юм. Яадаг байсан чинь дээр нэг ууаз ирээд ачаа явчихсан. Манайх нэг бөөрөх байсан чинь нэг соодог хүний чээж бөөрөхтэй л яддаг гэсэн. Би хажуугаар нь тоохгүй мороор яваад гэдэг гэсэн. Дээр үед нөгөө хилмигдүүлэлтийн үеэр тийм нарангаар бурхааччихсан гэсэн хүзэргийг. Тэгээ нөхрүүд нь явахгүй энэ нуурлуу хөнгөлөө хийчихсэн гэсэн үг. Тэр жижиг нуурлаа хөл байхгүй шүү. Мал орохт нь дөнгөж ороод хоёр шиг сухууж юм бэл. нэлээд үнэ байх тий. Жижигхэн нуур баг. Энэ нууранд одоо ямар ан амьтад Нэг 2 хүн байна. сая байж. Бор галуу байна. Тийм бор галуу их бит. Хон 2 хол байна. Хон 2. Тэр энэ нуурын хажуугаас хадлын их гардаг байсан гэсэн. Манайхан тэгдэг гэдэг гэсэн. Тэгээ нэг хадлангийнх нь хүн нэг энэ бор галуунаас нь хоёрыг алдсан байна. Тэгсэн чинь манан 3 өдөр манан суугаад харахгүй 3 хонжсэн гэж яриад идэв л хадлан. Тэгэхээр энэ айхтад алддаг. Бор галуу молоог нь алддаг л байсан. хэдүүлээ энэ дэшегээ явчаад дээр л танд заав юу вэ? Хэдүүлээ энэ хоримтаад нэг явж бас танд
явж явах. Дурсчаад. Хүүхэд насны шинд орсон юм шиг бас нэг настай улсуудын ярьж исэн хууч ярианууд бас санагдчих магадгүй шүү дээ. Одоо энэ сайхан өндөр хайрхтууд чинь бүгд л өөрөө өөрсдөө гэсэн нэр устай нэртэй байдаг байлгүй тий. Оо нэртэй. Энэ манай үйлч хардсан ингэр гэдэг. Хардсны ингэрээ. Аа. Тэр гүхрээтэй байгаа, тэр шомонгийн үйлүү байгаа. Хайрхан даваа. А тэр шавгаар үзүртэй хайрх нэг үү? Тий. Тэгээ хоош нэг нарийн голмол гээд. Тэр шомонгийн цаараа өндөр болоод чинь уулзруулаа муу. Хамар даваа гээд. Донд урт тамир доо. Аранга урт тамир. Ийшиг ингээд завал. Ийшээ дунд тамир. Дунд тамирлуу. Энэ тэр хамарыг өгсөөл нэлээ явна тавгаарай. Энэ хардсны ингэрэхээр хардцтай гэсэн үг. Энэ манайхны заалтны хардцтай. Авид хардцтай. Одоо энэ цаатлын ингэрт чинь нөгөө энэ хоримт нуурын төртөө холбоо нуур. Бүүр цаар хонхорд байгаа. Бүүр цаана уу? Тийм хол юм уу? Өвөлдөө ер нь цас гэр онох уу? Хавар зундаа ер нь авгүй байсан шүү. Манайхны өхөр маш ийшэл дагуулж цаар анхаарав. Хойшинд ороод байдаг гэсэн чи одоо байж. Гэцэл очоод байгаа. Ажиг хүн гоож мууж тавина бол гэхээс. Үүс дуртай өвлжин дээр буугаад байдаг байсан байхгүй. Галууд сум нь хойд талаараа Архангай аймгийн Чулууд, Их Тамир сум, Баян хонгор аймгийн Эрдэнэ цогт Баян овоо, Бөмбөгөр, Заг, Жаргалан сумтай хил залгадаг. Хангай нурууны салбар улс хөндөй хоолой дэл сэрвэн хосолсон 504.7 мянган га эдлбэр нутагтай. Галуудын хавцал, холбоо нуур, үхгийн аршаан, тээлийн аршаан, нарийн цохиотын аршаан, өргөөтийн харц, Эрдэнэ тээл, Жаргалантын гол, Цагаан туруутын гол, Ёлын гол, Хуримт нуур, Бөөрөг нуур, Цэцгийн хонхор, Сойлонгийн хавцал, Хөөх нуур зэрэг газрууд байдаг. Алтан гэрлийн бас нэгэн зорж яваа айл бол Бадам дорж байх. Нутаг олондоо хүндтэй уурал өвгдийн нэг. За яг уу би Бадан дорж байгааг зорж ирсэн наашаа. Бидэд Ганбаатар ихтэй айл. Мод болох шихтэй. Асал сайхан л ажил да. Их ажил ихтэй дээ. Шантрах болоод өглөөр тусан. Ороо унтна. Ажилтай сайхан ажил. Яг тэ итгийн ирдүүлэрэгтэй л байдаг юм л да. Тэгээд дотор яваад тэгээд ашиг нааддаг. Амдэл ажигдаг. Амдэл тохиолддог юм л. Өөрөөхтэй үйлдэлтэй хөрөнгөтэй болдог. Тэрний хөрөөл домолго тастаад өгдөг маа. Тэрлэнтэй үндэсний хөрөнгө шүү дээ юм байдаг. Одоо харин яг тэ Монгол мод эснийг яхан дээрээс яхан дарамтлаад байна гаймшиг нартхануудад энэ диараа бацрах шиг гадаад юм одоо тавсаад тэр сэлдийн тааруу тайрч гэх шиг одоо нэг тийм хөгөө юм одоо бас яригдж шүү дээ. Монгол модын малтай бодол хайцчих ярээсээ. Фермерийн яриад байна хэдэн Монгол тэжээсгээ нэг хэдэн ярнуусан тэжээсгээ хэдэн донор юм тэжээсгээ дивэж явахтай юм яриа юм шүү дээ. Яттаа одоо 300 юм авчихсан. Нэг юм юу хэдlэгтэй зугардаг нэг тэгж ярьж явах юм. Манай энэгээр бол яалтчгүй нүүдлийн мал ачих бай. Яалтчгүй нүүдлийн мал ачих. Одоо хүмүүс чинь яг түрүүн таны хэлдгээр хөгжөөд байна л гэж байгаа. Тэгээд нэг талаараа хөгжөөд байгаа юм шиг, нэг бол талаараа одоо дороот хааж байгаа юм шиг. Хамгийн гол дороотох гэдэг нь юу хэлээд байна гэхээр
Нөгөө бидний үндэсний дархлаа болсон соёлын өв, тэр нүүдэлж яах вэ ёс заншил тэр бүр чи ер нь их балраад арилаад байгаа шүү. Наацхан имэйл хацаад өдөр нөхцөн гэдэг хөнгөө болж явах шиг байна. Ер нь. Имэйл зас өдөр нөхтөн чихэн дод хэрэгжилж байгаа нэгэн додомдаг сая байхгүй нэг юм дээр ингээл. Барин дээр юм тогтож яваад. Ичээгээл сураа төсөөл өрн дэвэл илдээ жир болгон сур хийдэг. Дандаа сур хийдэг. Одоо дандаа даав хийдэг л дээ. Татлага надаа нөхтөө надаа. Яа хандаа явах тань сайн даав хийх юм даа нэгтэд болсон. Яа гээд. Тэр намар чим одоосаа тэгээд. Вилэн шилж байна. Их вилэн шилж байна. Гадаарх юм дээр нөө. За одоо байдаг хөнгө болох шиг байна эндээс. Горлын үлдээд ихчих хэвчээд, махан үлдээд ихчих хэвчээд. Хийсийн тэгээд хөөжөөд байгаа тэрэл юм шиг байна. Тэгний яраа. Хүнийг л муухай болно гэж байна. Салхуу болгож байна. Өмнөөс хөндөрүүлж байна. Амьдлаас ингээд их хөндөрүүлж. Зүгээрээ юм идэх хүн байхгүй болж байна. Хайч өрөөд шохойт зурдаг юм бэрээд тэр дээл говц сэдв хөнгө болж байна одоо. Тэр Монгол тэр хайр юм болж байна. Тэр хэдхэн улс хийдэг болтой биш байна. Тэр үзүүлээд байхад гадаадаас хэвэдэг байшаа мэдгүй. Манай юм шиг гадаад гацсан шүү дээрээс. Янис юм лээ тэрийн төч орж яагаал мари ороо байсчгаал. Юм ер гадаад өгсөн шүү дээ. Тэр гадаадаас авсгаа тавьчих тэргээр чи юм хийгээл эргүүлээ Монгол. Тэгээд энэ үсээр тэгэл орноос шарж ирэл. Ингээд өгсөн санагдах. Яг юу хийдэг бас байгаад юм шиг нэг улгаан сайхан гэлмэл хийсэн ганц байгаад тэр цөөх юм. Бага. Тийм. Тэр нь цөөх юм энэ Монгол бас. Хэрэглэн байх болохоор хөрцөөтэй өшөөд хэрэглэн нэгтэй хийвэл хаан зөвхөхгүй. Жаахан бахад өвөө ерөөсө загнаал ах шиг санагддаг байсан байхгүй юу? Сургаал байхгүй. Тий. Тэр чин эргээд одоо бодоход бол яг л сургаал байсан байгаа байхгүй юу? Хүрхрээ гэдэг газар ч одоо эндийнх нь. За нэг өнөрлүүлж байна. За. За та олон сургаалаа хэлээрэй. Дөрж байна. Нутаг зоны үүхийг ард түмний уламжлалыг тэнгэрсэн өвгөд. Өвгдөөс үг сонсож үнэн оршиж авахыг таньж мэднэ гэдэг юутай завшаа. Хүм байх, байгаль дэлхийг хайрлан хамгаалах, түүх соёлоороо бахархах гэдэл удаан ярил сонсох түүх арвинч чилээгээд яах вэ гэж цааш хөдлөхөр боллоо. Алтан гэрэл маань адам дөржгоонд зорин ирж хацраа өнөрлүүлээд буцлаа. Чи гараа агаад харуул та. За зүгээр харуул. Нөгөө тэгээ гол дээр шиг гараа. Хоёр гараа хоёулыг нь гаргаад иртээ. Яасан? Ингээ гар. Миний хэм байна за. Чиний гар. Гүү. Хардаа. Хамаг. Нөгөө гараа. Юу оролцсон? Хөөе. Юу оролцсон бэ? Нүрэг юм Муухай байдаг штэ. Яста чи Төбөл шиг юмны даадлах хар юм ингээд барьцаж юм хар юм болоо. Тогооны хөө барьсан энэ хүүхдийг хартаа. Тэгээ нөгөө гартаа ингээд хичээсэн чи хоёр гараа юм. Африк өөний гар юм уу хааш. Энэ нүүр нь яаж байгаа? За явцгаая. За хүрхрээ харъя. Тэр араа амар том хүрхрээ байгаа 9 мөнхөө чи хардаа. Хоттой биш үү тааш. Нүдэн баримжаараа. Уна. Хүрэн тэр доор байгаа ш. Доороос харддаг байхгүй юу? Тэндээс бууж байгаа юм. Хой батонцтой хой мөнхөө. Сүмхөө болгоомжтой гараа тэрэ хардаа. Амар том хүрхрээ. Яасаар эндээс харцах уу? Яахан бууч л та. Чи бууд хаар яах вэ? Эндээс
бүр Бид хэд бууч. За бууч харъя. Үгүй ийшээгээ бууя хоёлаа. Чамаг юу гэж тийшээгээ болгоч чинь тий. Нөрөө. Осны ямар. Окей, за бой. Халтрын шүү. Халтрын шүү да. Ээжин ч одоо давхар гэдэгтэй. Мөнх удмаа байж байгаараа битгий өсрөөр. Чиний гар чинь Энэ аха. За яг та барай зогсож. Зогсож байгаараа. Ийш ой. Итрүү гаж энэ. Наатаа тутаа тэгээд наад яраад ороо буу. За бууж. За буугаараа. За чи байж энэ чи тав. Нэг доошоо буулгах нэр хат. Та хог танад бооч. Юу. Скойлтгүй. Эй, бафанчтай. Чиний гаранд миний гар хөөрөхөр халтар болоод тах юм шим мөхөө. За, ийшээ хараад байна. Мөхөө зогсож байгаарай. За гიშг. Тэвэж аав нь үүрээ. Хайрхан давааны өвөрдөх бүр крен дээр тэлэрчээ. Хүний нүдээр наанаас нь харахад хүлээ зүтгэвч дуу чимээ ихтэй аж. Нүд баясан сонор дэлсэх байгалийн үзэмж. Хүн гэдэг байгаль дэлхийтэйгээ ойр байх тусам илүү амар тайван аз жаргалтай байдаг бололтой. Тэгээ доош нь дарааш чимээ салхины сэржигнэн сонсож байгаль дэлхийн гоо үзэгслэнг бишрэх юутай завшаа. битээ тэгээрэй. Чулуун молоо ерөөсөө шийдэх болохгүй шүү. Ямар вэ? За бид нэг цогтоо дараад гоо. Энд зогсож. Мөнх удмаа. Угаанаагаа. Ээж одоо мөнх удмаа энд зогсож. Жанжаа наашаа зогсож. Хараа энд зогсож. За. За. Жанжаа мөнхөө. Нара энэ хөрхрээ ингээд жаахан урсгалтай юм шиг харагдаж байгаас. Гэхдээ нэг уналтан дараа ингээд уналтахаараа 6 тонн ус доошоо ороодог гэж бороо ихтэй үедээ гэхдээ одоо бол арай бороо ороогүй байгаа учраас татвар. Ийшээ бол амар гүнзгий юм байна. Тэ? За, андаа шүү. Юунка? Ингээд зулаандаа нүрдэг байхгүй. Эхлээд хараа. За чи эхлээд ингээд ямар муухай хар гартай хүмүүс үү. За эхлээд ингээд хөөе. Хадгаатай ингээд. За Баянгор аймгийн Галууд сумын засаг дарга Ажиагийн Батбаяр гэдэг хүнтэй бид нэр уулзаад зогсож байна. Нутаг орныхоо талаар сайхан бидэнд танилцуулаач. Баянгор аймгийн Галууд сум маань одоо энэ жил 1923 онд байгагдчихсан. Энэ жил 100 жилийн хойг хийсэн. Энэ сум маань 4200 гаруй хүн амтай, 1260 өрхтэй, 267 мянган малтай, за 540.7 м квадрат газар нутагтай энэ одоо аймгийн томоохон сумын нэг юм аа. За 3 жил дараа л одоо манайх малын тоогоор аймагта тэргүүн барьнд орж байгаа. За адуугаараа нэгт ордог.
сарлагаараа бол хоёрт орж байгаа. За одоо энэ жил манайх 38 мянган сарлагтай. За тусан маань одоо 2016 онд улсын тэргүүний сум болсон. За энэ сумд бол одоо цаашдаа хөгжих гол одоо стратегийн зорилго маань аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр манай сум хөгжлийнхөө чигийг тодорхойлж байгаа. За манай сумд одоо өгөг, өргөөт, тээлийн ингээд одоо халуун аршуулууд үүдэг. За мөн одоо өргөөтийн харц гэж байгаа одоо сүүлийн үед бол бас аялал жуулчлал мэдээ хөгжих одоо ийм хандлагатай бааз хорог бүрдсэн байгаа. За мөн одоо үүдийн цагаан давс гэж одоо бас Монгол улс алдартай давс байдаг. Тэгээд энэ гадуутын хавцлаас эхлээд одоо байгалийн үйлчлэгэнд болон мандлын хийдийн одоо түүхийн энэ дурсгалт ийм газрууд бол нэлээд байгаа. Бидний нэрдсэн байгаа энэ галуутын гавцал гэдэг энэ гавцсан маань өөх түүх маань одоо яг хуу бас нэг хэсэг нь одоо газар хөлтөлтөөс үүссэн гэж үздэг. За нэг хэсэг нь одоо домог түүхт ярьснаар бол нэгэн өглөө одоо мал хонь ямаа малдаад мал өхөр мал мөрөлдөд ингээд гараад харахад одоо нилээд их үер ингээд явж исэн. За энэ болохоор нэг тодорхой хэмжээнд одоо нэг нуураас одоо ус нь ингээд задарч хайлаад одоо энэ үерлэх нүүдлэх замдаа энэ гадуутын гавцлыг үүсгэсэн гэж одоо түүх домогт бол дурдсан байдаг. Тэр манай галууд сумын хойно байдаг элстэй хайрхан байдаг шүү дээ. Хонгор хайрхан. Хонгор хайрхан. Тий, тэр хонгор хайрхны тухай бас өгүүлвэл. За яг нөгөө хонгор хайрхан бидээс Баян хонгорын одоо аймгийн бол гоо шүхтэй хайрхан. Инхнаш. За хонгор хайрхныг бол одоо эртээр үеэсээ одоо Богтаан засгийн үеэс тэрнээс ч өмнө ингээд одоо манай Баян хонгор аймаг шүтэж ирсэн. За Баян хонгор аймаг бол энэ хонгор хайрхны өвөртэй байж байгаа. Нөөхтэй одоо Баян хонгор аймаг гэсэн нэрээр Баян Намгай хайрхны өвөртөцсөн. Намгай хайрхны өвөртөцсөн байна. Хоошоо бас өөр түүхэн дурсгалт газрууд бол олон биз. За түүхэн дурсгалт газрууд бол олон байна. Одоо манай Монголын хэмжээнд одоо эхний гуравт орох одоо Чин сүнжигт ном хааны гэдэг чинь. Энэ одоо түүхийн сайхан дурсгалт газар байна. За Чин сүнжигт ном хааны ойролцоод одоо эвдэрхий хэд бурханд гисан бурханд одоо хаад гэдэг бас байгалийн үзэсгэлэнт одоо түүх номтөр агуулсан олон газрууд байгаа. Тэр юу юм? Тэр нашиг юм. Бороо орж. Бороо орж байна. Тэр ингээ үүлэн жилөөнэ нар баг. Тэгээ завсар баг. Миний хүүхдүүдэд ямар санагд? Гадаадав туулийн туу яригсан. Туйлын туйл сайхан. Жохоо ингээд салангорчул яг туйлын туу. Хөө яа. Чамд ямар байна энэ газар гэсэн чи? Гой. Хаа. Билээ жоох сэрүүсэд ихтэй. Нөгөө нэг туйлын. Тана хөөш сэрүүсээ танаа байгаагаас чинь дулаахан л байгаа үстэй. Цагаан цохот Танаа байгаа цагаан цохот гэдэг газар чинь дулаахан байгаа үстэй. Саантаатай, туйлаатай. Харин хаваржаанаас энэ муурч үт юм байна. намаржанаас. Одоо бороо орох гэж байна. Алтан гэрлийн маань цааш хөдөлж Чин сүжигт Номон хаан хийдийн сүм дугн орох замдаа голын цаан орших хадан дээр зурсан бурхтын зургийг үзэж сонирхлоо. Галууд суманд үүнээс гадна бурханд хисаа, буянтын голын хүн чулуу, харганы агуй, тээлийн хөндийн бичигт хад, зохиотын буландах хүн чулуу, тээлийн амны балгас, өргөөтийн овооны буган чулуу, баг зохиотын дөрвөлжин хэрэгсүр, Чингис хааны гүүн зилний гадас, сумын төвдөх хөшөө чулуунууд зэрэг эрт үеийн өвөг дээдсийн бүтээсэн дурсгалт түүхт газрууд олоо. Энэ газарт 21 дарихийн зураг бий гэж нутгийн зон олон яригч эдний дуранд буусан нь эдгээр дурсгалууд юм. Бүр арт чи. За 5 ангаа гэдэг газар. Анх удаа ажилласан. Анх удаа гэж. Миний гурав тэр хардаа. Хөөе. Тэр бурханг харж байна уу? Тэр доор шүү дээ. Тэр хардаа. Тэр хадан дээр хараа. Тэр хадан дээр тэр бурхан биш хараа. Тэр харж байна уу? Тэр Тэнд нэг хоёр бурхан байна. Тэнд нэг бурхан байна. Тэрний дээдлэлтэн дээр нэг харлаад байгаа шүү. Дөрөв байна. дөрв байна, тийм ээ, дөрв байна. Доор нэг байна, дээр нь хоёр байна. Тэгээд хажуудлахт нэг бурхан байна. Яг зөв. Яг зөв. Миний хөө харж байна. Тэр дээр шүү. Үгүй, яг хажуудлах нь Хэсэг мөхөө битээ. хамгийн тод юм байна. Хажуудлынх нь уу? Тийм ээ, тий. Хэсэг мөхөө чи харж байна уу? Би бүр хөшөөний том бурхан гэж бодсон шүү. Оо,
гой хөшөөнө болох гэж бодож ирсэн юм байна. Чин сүжигт Номон хаан Лувсан нуруу шарв 1751 онд одоогийн Гадууд сумын цагаан туруутын гол ханхрын өвөрт чогчин дугныг цогцлоож Чин сүжигт Номон хаан хутагтын хүрээг байгуулсан түүхтэй. Тэрээр халахын 13 тамхтай хутагтын нэг байжээ. 1754 онд байгуулагдсан. 6 гигинт залрсан. Тийм хийдэг. 20-р зууны ихэр тус хийдэн 700 гаруй хувиргатай, 4 дацантай, 14 дугантай, 7 суургатай. Гэгэнээс гадна 2 бандит хувилгаан суудаг томоохон хийд байжээ. Чин сүжигт Номон хааны хүрээнд майдэр иргэдэг, цам гардаг, майны бүтээл хийдэг, ганжуур иргэдэг, сор залдаг, хайлан хурдаг байсан ба ялангуяа майдраараа сайн оюун хааны аймагт алдартай байжээ. Оо яг зөв. Чин сүжигт Номон хааны хийд бусад хүрээ хийдүүдээс гүр дуу бий болгож ажиллаж байснараа онцлогтой. Баян хонгор аймгийн Гадууд сумын төвөөс 20 гаруй километр орчим зайтай Чин сүжигт Номон хааны хийдээс хойд зүгт холгүйхэн их хадан хисаа бүхий уул байдаг. Хангаан сүрлэг улсын дунд тунгалаг уст цагаан туруутын голыг хөвөөлөн орших Монгол түмний түүх соёлын үнэт дурсгал болсон Бурханд хисааг 1800-аад онд хаданд үлдээсэн байх магадaltaйг зарим судлаачид тэмдэглэсэн байдаг бөгөөд ороо бусгай цагт хүний гарт өртөж, эвдэрч, бүдгэрч байсан бол 1975 онд анх сэргээн тодтогч 1991, 2011 онуудад мөн өнгөхээг тодтохон будсан түүхтэй юм байна. Бурханд хисааны домгийг сөхвөл эрт цагт ах дүү хоёр өөр газар явж эрдэм номд суралцаж шашны хоёр урсгалаар машид сайн мэрэгшсэн байж гинэ. Тэр хоёр нутагтаа буцаж ирээд номын хүчин чадлаар хоорондоо үргэлжид тэмцэлдэж байсанд нэгэн цагт дүүн ахыгаан ийгүтгэжээ. Ингээд дүүн ахыхаа хойноос харамсаж гашуудж түүний буянд зориулж машид хичээнгүйлэн хисаан дээр 21 бурхан зурж сийлсэн гэдэг домог байдаг. Энэ бурхад бүгд ижил хэмжээтэй. Нөгөө аавынх нь яриад байсан бурхад харагдаж одоо тийм шүү дээ. Аавынх нь сонсноор болоод хэлбэгдүүлэлтийн үеэр энэ хоёр бурхныг арилгачижсэн гэсэн. Тэгээд хэдэн жилийн дараа тодроод гараад ирсэн гэх юм лээ. Гэхдээ хүн сэргээгээгүй цаанаасаа өөрөө тодроод гараад ирсэн. Өөрөө өнгөд. Ярих тийм. Оо яа. Аа. Скул баа. Магадгүй. Нөгөө нэг цаг хугацааны нөгөө байгалийн үзэгдлүүдээс салхих борооноос хамаарч илэгдсэн. Гэхдээ тэрийг бол хүн арилгасан гэж ярьдаг. За. Хүн арилгасан чи буцаад өөрөө тодорцсон. За хэдэн таны зураг авахулч. Одоо зураг авахулаад бодлоо ш. Миний хүүхэд ядарсан уу? Ваа дурам. За. Зориод очиход уртаас урт түүх өгүүлэх олон газраар орж үүхийн сонсож түүхийн үзлээ. Алтан гэрэл Номон хоёрын маань сошиал хуудсанд
Улаанбаатар хотод суух галууд сумын иргэд олонтой холбогдох бөгөөд эр хурж яваа эмээгийнхэр орохыг хүсжээ. Хайж явсаар хайрхны ард зуших. Хайж явсаар хайрхны ард зусах янжмаагүйг зорж ирлээ. Энийг хайсаар агаад. Тэгээ хайд сургалсаар аваад наашаа олоод тэр. Таныг их сайхан дуулдаг гэж би их чинь. Иш одоо ямар юм бэ бороо. Хилэмээр ацалдаа л инэ хилэмээр хараа. Та ер нь бага наснаасаа нэгийг ангаагаад л дандаа нутгалж байгаа. Оо би ч одоо ер нь баг 52 онд сургуульд ороод тэгэл эрнэлээ энэ нутгаад л нутгалж байгаа юм да. Тэгэл ерөөсөө энэ уулны чинээс салдаг энэ нөхөө хувьд ингээл өвлөн нэг төв орчоол. Ингээл байж идэх. Тэр чи одоо сурах зүйл их байна. Дөнгөж ирсэн. Би бол одоо зах цухаас нь ойлгоод эхэлж ин дөнгөж. Тэгэлгүй яах вэ? Малдахсан хүн ам тустай гэдэг байлгүй. Урдны чинь биний багын юм л одоо ерөөс алга. Бидний үед чинь хоёр гот хоорондоо хоргоо ялгаад саах нийлүүлээл хургаа хариулаад хонио саагаал үнэгээ саагаал гүүгээ саагаал үдэд хон саагаал юусэн цогсоо зайгүй л байдаг ус. Одоо тэгэхэд үнэгээ яаж чанд ганцхан сааж байна. Тань ганцхан сааж байна. Тий одооны ус тийм хангалуун болцсон юм уу? Тэгэж залхуу болцсон юм уу юус? Бас тэгээ газрын гарч. Газрын гацчиг их нөлөөлж байгаа. Тий одоо ингээл ган өвлөн зут болчихор чинь тий. Хонд явахдаа сайхан дуулна үсттэй. Нөө хүүхэд багтаа хотлоо ирж л явсан баг та. Тий. Одоо их урлаг морлагаар ястаа тэг баригад соёлын товтлогоноос чихэхтар байлаа шүү дээ. Уран сайхан сэтгэж бэлдүүлээл, стейшн солиулаад, сууруудаас авчваа. Тэгтэл хойрлж ирсэн баг тэрнээс ямар юм. Ардын дуул их мэдхгүй ч юм дөө мэдхгүй. Та ер нь ардын дуу, уртын дуу дуулдаг байсан уу? Үгүй. Ямар дуу дуулдаг? Хоёр зурхны нэг багын цохиолын дуухмал нэг Тий. Та Ямар нэг дуу сонсч харна. одоо ч мэддэг өгчгүй болчихсон энэ дуунууд нь тэгээд. Дараахан байна та. Одоо багны зүгээр нэг цохиолын дуул одоо хөөхд насныхан бараг нэгдүгээр ангид орж яхад сурсан дуугаал дуулъя. Тэр нэг мартагддгүй дуу байдаг надад. Төрсөн нутаг гэл нэг дуу. Тэр надад нэг мартагддаг юм аа. Ангало сайхан цэцэгнэ дэлгэрсэн арван сайхан таалаём аллага хоёр нүдэний харага татсан утагада айда миний төрсөн нутагада таван хошумал сүрэгэмэн тавтай сайхан иттэслээд тавтай тэннүн амьдралаар хогот ясуусан нутагада айда миний төрсөн нутагада. Үнэхээр л төдөвгөн бичсэнчлэн хорвоо нууц, хорвоо сүртэй би гинхэн гэвч би хорвоог таних ёстой гэсэн мөртүүд санаанд буух. Үлгэрийн тухай, үүх түүхийн тухай, үнэн хэтийн тухай, өөрийн амьдралын тухай үгс үлдээх амьдрал юу? Алтан гэрлийнхэн маань зорж ирсэн нутаг устгаа зорин байж танилцлаа. Аргадхуу хийгээд амьдрахын ухаанаар олон намартаа нутаг усаа сахин суугаа буурлуудтай хуучлахад сайхан аж. Хараад л баймаар, дагаад л явмаар, яриаг нь сонсоод л баймаар. Сал буурал өвгдийнхээ тухай яриад л суумаар. Тэм нэг сайхансан. Уулс шигээ дүнхийгээд тоотой хідэн үг хэлж, тоотой зэмлж, басгүй ухааны хатыг харцаараа ойлгуулдаг учраас хүн бүрийн сэтгэлд тийм нэг ойр сүндэрлэж байдаг буйцаа. Тиймээс л иймд нь эрхлэн өсч
Ээлгэндээ нандинхаас өөр аргагүй их нутгийн хаяа хязгаараар хөд ухаан зохиол шиг чулуудтай танилцсан, салхитай танилцсан, уул устай танилцсан давхсан энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчдээ.